Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. 43 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй тус өдрийг энэ жил хүртээмжтэй тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлэх урандаар тэмдэглэн өнгөрүүлж байна. За Ховд аймгийн тухайд дээрх өдрийг угтаж хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс бэрх биш ээлтэй Ховд 3 аяныг 2 сарын хугацаанд зохион байгуулснаар энэ өдөр аяныхаа хаалтын үйл ажиллагааг хөгжлийн төв дээрээ зохион байгуулсан юм а. Тус арга хэмжээнд урилгаар Ховд аймгийн засаг дарга бөгөөд баруун бүсийн зөвлөлийн дарга амар санаа оролцож мэндчлэгээ дэвшүүлснээс гадна цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг бодлогын түвшинд санаачлан ажиллах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар мэдээлэл хүргэлээ. За энэ аяны гол зорилго нь юу гэхээр зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог нэмэгдүүлээ. За тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих орчин нөхцөлийг нэмэгдүүлээ. За мэдээллийн болон орчны дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулад байна. За үүний нэг нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй болон хүнтэй ажиллаж байгаа энэ практик ажилтнуудын дунд бол эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан байна. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчин нөхцөлийн хүрээнд бол багш нарыг чадахжуулах, дэмжлэгийн багийг чадахжуулах сургалтыг зохион байгууллаа. За мөн олон улсын байгууллагуудаа хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв дээр бол тусгай сэтгэл зүйн орчныг стандартын шаардлага хангасан орчныг бүрдүүлэх чиглэлээр бол сэтгэл зүйн өрөөгөө тогтжууллаа. За төрийн болон үеийн аж ахуй нэгж байгууллагуудыг хүртээмжтэй орчныг нэмэгдүүлэх чиглэлээр за контентын уралдаан зарлах, за мөн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бид нар багахгүй олон талтай ажлуудыг өнөөдөр хийгээд за яг өнөөдөр бол энэ ажлуудынхаа үйл явцын тайлан болон үр дүн юу байсан бэ гэдгийг хэлэлцэж байна. Энэ жилийн тухайд Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг хугацааны хувьд арай хожуу тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм а. За учир нь тус өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил оролцоо 2024 үндэсний чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдсантай холбоотой юм. За гисэн хэдий ч манай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв Норвегийн төслийн байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслөөс тухайн өдрийг угтсан олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байдаг. За тухайлбал нийгмийн хөгжилд бидний оролцоо, бүтээлийн үзэсгэлэн худалдаа, нөхөрсөг анд олон төрөлтэй спортын тэмцээн, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба орчны хүртээмж сэдвт видео контентын уралдаан зэргийг онцолж болно. 2 сарын хугацаанд үр дүнтэй олон ажлыг санаачлан зохион байгуулсан аяны хаалтын үйл ажиллагааны үеэр дээрх тэмцээн уралдааны шилдэгүүдийг тодруулан шагналгардуулж нэр бүхий хүмүүсийг Ховд аймгийн хүндэт тэмдэг аймгийн засаг даргын өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа. Ер нь Ховд аймагт энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж байгаа байдал, за орчны хүртээмж нөхцөл байдал ямар байгаа, асуудал, тулгамж байгаа асуудал нь яг юу байгаа, эсвэл яг энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллагуудын тэр хийж байгаа сайн туршлага нь юу байгаа, үүнийг түгээн дэлгэрэх зорилготой ийм уралдаан байсан. За энэ уралдааныг зарлахад маш олон оновчтой санал санаачлагууд гарч ийн бүтээлүүд ирсэн байгаа. За бид бүхэн тодорхой хэмжээний тавигдах шаардлагыг тавьж байсан уралдааныг шалгаруулж дүгнсэн. Жил бүр энэ мэтийн ийм уралдааныг бид нар зохион байгуул жил бүр тогтвортой байдлыг хангаж явснараа яг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж байгаа. За орчны хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг зөрчиж байгаа тэр байгууллагуудыг асуудлыг хөндөж гаргах, сайн туршлагыг түгээх нь илүү олон нийтэд бас мэдээлж ажилласнараа энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллагын тэрийн ус байгууллагуудын хамтын ажиллагаа илүү нэмэгдэж ажиллах юм явдал юм гэж ойлгож байгаа. Тэгээд энэхүү уралдаанд бүтээлээр өргүүлсэн бүх контент бүтээгчтэй маш их баярлалаа. Дараагийн арга хэмжээнд бас төвтэй оролцож хамтран ажиллахыг уриалж байна. Ховд аймагт нийт хүн амын 3.2% буюу 2800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн тоон судалгаа байгаа юм. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй шуурхай чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор олон улсын жишгт нийцсэн хөгжлийн төвийг 2023 онд ашиглалтанд оруулсан байдаг. Тус төвөөр 2023-аас 2024 онд давхарсан тоогоор 10,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдүүд эрүүл мэнд нийгмийн хамгааллын олон талт үйлчилгээг авч чадсан байна. Төрөөс баримталж байгаа бодлого гэх юм бол ерөнхийдөө манай нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарж байгаа ажил эрхлэх боломжгүй байгаа эцэг эхчүүдүүд бас нийгмийн даатгалын шимтгэлийн төрөөс 100% төлж байгаа. Энэ нь бол бас манай иргэдэд манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдүүд бол бас тусдсан болж байгаа юм мэдээ болсон юм
хуулийн хэрэгжилт болж байгаамаа. Цаашид орон нутгийн бодлого үйл ажиллагаа хийгээд за мэргэжлийн байгууллагуудын зүгээс зам барилга, байгууламж, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн санаачлагыг дэмжиж хамтран ажиллах, за үүнд ялангуяа иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдгдлээ. Мөн олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, салбар бүр хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, за хөдөлмөрийн тухай хуульд заасан квотыг орон нутагт ханган ажиллах, салбар бүртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлаар тодорхой төсөвтэй болох, за байгууллагын гадна болон дотоод орчны хүртээмжийг нь сайжруулах, төрийн бус байгууллагуудыг бэхжүүлэх, чадварчуулахад хамтран ажиллах, за холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах, салбарын хүний нөөцийг бэлтгэх чадварчуулах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулан ажиллана гэлээ.